За санацхан та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн хичээлээр тригонометрийн уруу функцийн талаар авч үзнэ. За үүний өмнө ер нь уруу функцийн хувьд хэд хэдэн хэлбэр чанаруудыг сануулъя. За нэгдүгээр y тэнцүү f(x) функц өгсөн байг. За түүний уруу функц хязээ. Уруу функц бол f тасах нэгээр хэлээд байгаа шүү дээ. f тасах нэг x хязээ оршин байх вэ гэхээр за энэ функцийн энэ функц нь өөрөө тодорхойлох томж дээр эрс өсдөг эсвэл эрс буурдаг байх үед уруу функцийг ярих боломжтой. Ер нь бол энэ хамт нь бол монотон функц шүү дээ. Ерөнхийд нь бол эрс өсдөг функц эсвэл эрс буурдаг функцүүдийг ерөнхийд нь бол монотон функц гэж ярьдаг. Эрс монотон функц гэж ярьдаг. За тэгэхээр энэ монотон функцийн хувьд бид нар уруу функц тухайн функцийн урууг ярих боломжтой. Хэрвээ бүх тодорхойлох томж дээр монотон биш бол энэ функцийн яг монотон эрс өсдөг юм уу эрс буурдаг тухайн завсар дээр бас уруу ярих боломжтой. За энийг бас сануулъя. Хоёрдугаарт нь за fg хоёр харилцан уруу функцүүд байг. f(x) функцийн уруу функц нь g(x), уруу функц нь f(x) байг. За тэгвэл тэдгээрийн графикууд нь y тэнцүү x гэсэн стресс шулууны хувьд тэгшинтэй байдаг. Тэгшинтэй. Ийм байдаг. За энийг бол бидний мэдэх y тэнцүү 2x, y тэнцүү логарифм 2 зүрттэй x гэх юм дээ. Энэ хоёр функц бол харилцан уруу функцүүд. За эдгээрийн графикуудыг энэ дээр тайм графикыг зурж үзье. За энэ 2x зэрэгч функцийн график бол 2-ын тэг зэрэгтэй 1 гэдэг ийм эрс өссөн функц байгаа. Логарифм 2 зүрттэй x гэдэг бол логарифм 2 зүрттэй 1 дээр тэг байна. Эндээс бас яг ийм эрс өссөн функц байна. Энэ хоёр функцийн график нь y тэнцүү x гэсэн стресс шулууны хувьд тэгшинтэй. За энийг бол 2-дугаар сануулъя. За 3-дугаарт ямар юм сануулах вэ гэхээр хэрвээ fg хоёрын харилцан уруу функцүүд бол тэдгээрийн за f функцийг тодорхойлох томж нь уруу функцийнхаа утгын нөхөж байна. За f функцийн утгын нөхөж нь эргээд яг мөн g функцийнхаа тодорхойлох томж байна. За гэсэн гурван чанарыг сануулчих. За тэгээд тригонометрийн уруу функцийг авч үзэж байгаа учраас тэгэхээр y тэнцүү синус x функцийн уруу функцийг авч үзье. За үүний тулд синус x функцийн уруу функцийг авч үзэхэд тулд эхлээд ямар ч байсан y тэнцүү синус x функцийнхаа график энд таамаглан зурж үзье. За синус функцийн график бол товчхондоо нэг иймэрхүү байдалтай зурчих болно те. Ийм хүрээ гарна шүү дээ. За энэ бол ингээд өсөөд буураад ийм гармоник функц байгаа тийм үйт функц. За тэгэхээр энэ функцийн одоо бүх тодорхойлолт томчтой бид нар синус функцийн уруу функцийг ярих боломжгүй. Зөвхөн энэ монотон функц дээр ярьдаг. Өсдөг эсвэл буурдаг завсар дээр ярих боломжтой. Тэгэхээр энийг нийт тодорхойлох томчтой уруу функцийг ярих боломжгүй учраас аль нэг нь одоо монотон завсрыг авч үзэж болно. За жишээ нь энэ бол яг хас 2-ны p-гээс нэмэх 2-ны p-ийн хооронд энэ эрс өсөж байгаа энэ хэсгээр авч үзэж болно. За эсвэл энэ 2-ны p-гээс энэ 2-ны 3p байхад 2-ны 3p-ийн хооронд энэ эрс буурдаг завсрыг бас авч үзэж болно. Эсвэл яг энэ бас хас 2-ны 3p-гээс энэ хас 2-ны p-ийн бас энэ буурдаг завсрууд тийм. За эдгээр
өсдөг буурдаг зүйлийн аль нэгэн дээр л авах гэсэн үг. Нэгдүгээр чиглэлээр уруу функц ярих гэж байгаа шүү. За тэгээд синус функц нь үе функц. Учраас дараагийн үед ерөнхийдөө үндсэн үе гэдэг утгаараа энэ нойлтой ойрхон тэг координат ихтэй ойрхон байгаа зөвхөн энэ өсөж байгаа энэ хэсгээр бид нар уруу функцийг ярихаар сонгож авъя. Энэ хэсгээр. Өөрөөр хэлбэл хас 2-ны пигээс 1 2-ны пигийн хоорондох энэ хэсгээр. За уруу функц нэгдүгээр нь хавхлаар y тэнцүү arc sinus за sinus x функцийн уруу функцийг математик y тэнцүү arc sinus x гэж тэмдэглэдэг. Arc sinus x. За тэгэхээр за эрс өссөн нөгөө мотор завсартай sinus x-ийн график ахлаа зурчих. Sinus-ийн график. За энэ дээр одоо дараа 2 дугаар чанаас энэ тэгшин y тэнцүү x шиг нэг тэгшинтэй байна шүү дээ. Тэгэхээр энэ y тэнцүү x шүүхийн хувьд график бид нар тэгшинтэйгээр хөрөх хэрэгтэй. За sinus-ийн график бол энэ цаашаа явна дахиад ийшээ явах. Шийдэж гэдэг. Ингээд цаашаа явах. Гэхдээ бид эндээс яг энэний хоорондох энэ хэсгийг авах гэж байгаа энэ sinus хэсэг. За энэ бол нэг энэ бол яг асны хэсэг. За тэгвэл цаашаа энэ хэсгийг бол бид авахгүй те. Зөвхөн энэ мотор энэ завс дээр бид уруу ярих гэж байгаа. За тэгэхээр энэ бол y тэнцүү sinus x функцийн эрс өсдөг юм завсар байна. За тэгэхээр y тэнцүү x бүрийн хувьд тэгшинтэйгээр хөрөхөд за энэ шманы тэгшинтэй энд гарч ирнэ. Энэ цэгийг энэ шманы тэгшинтэй энд гарч ирнэ. За тэгэхээр манай хол тэг дээр бол тэг хэрэг байна. Энэ хэсгээр ингэж энэ хэсгээр ийм хүү байдалтай arc sinus x функцийн график маань зурагдаж гарч ирэх юм байна. Энэ бол 2 дугаар шаваар график гарч ирж байгаа шүү дээ. За тэгэхээр одоо юм гэсэн үг. 2-ны p-дээр 1 x утга авч ирсэн бол одоо яг 1 дээр 2-ны p x харилцаа уруу болчихсон тийм. Өөрөөр хэлэх юм бол sinus 2-ны p-ч 1 градус x утгыг бид нар мэднэ. За тэгэхээр уруу функц авч байгаа учраас уруугаараа arc sinus 1 дээр 2-ны p-ч хэмжиж. За мөн яг үгээр sinus хасах 2-ны p-ч өөрөө хасах x утга болж байгаа шүү дээ. Тэгэхээр бас уруугаараа arc sinus хасах 1 дээр хасах 2-ны p-ч энэ хасхны байх үед хасхны дээр хөтлөх энд яг хас 2-ны байна. За тэн дээр бол тэгж тэгээд голын хооронд хөтлөх бас орж ирнэ. За эндээс графикаас харж агаад бид нар arc sinus x функцийнхаа одоо харгалзах тодорхойлогдох мөн утгыг болон чанаруудыг дурдъя. За одоо тэгэхээр би ингэж энэ хэсэг маань бол y тэнцүү arc sinus x-ийн график болж таарлаа. За нэгд график зураг авцсан учраас sinus x функцийн график ингээд дүртэй адилхасч болно. Энэ хэсэг бол адилхасч. Тэгэхээр одоо бидний бол яг энэ график дээр л цааш бүх зүйлийг ярих юм байна. Arc sinus x функцийн хувьд. За нэгдүгээр нь ямар юм бэ гэхээр энэ функцийн тодорхойлолт мужийг одоо авч үзье. Тэгэхээр тодорхойлолт муж гэдэг нь за 1 дээр 2-ны p-тэй хамгийн баруун захын утга бол 1 байна. Энд нь яг хасхнаас нэг юм. Одоо энэ утгуудын доош нь ox дээр баригчлах юм бол энэ хооронд утгууд гарна гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол arc sinus x функцийн тодорхойлолт муж маань хасхнаас нэг хооронд
хасах нэгээс нэмэх нэг аваад. За хоёрдугаарт утгын мужийг авчихсан. Утгын муж. Утгын мужтаа нэг дээр максимум утгүй 2-ны пиг аав, хасах нэг дээр минимум утгүй хасах 2-ны пиг аав. Тэгээд энэ хооронд авах нь шүү дээ. Өөрөөр хэлбэл ийгэр тэнхлэх тэр хоригдсон энэ хэсгийг утгын муж гаргах гэсэн. Хасах 2-ны пигээс нэмэх 2-ны пигийн хооронд энэ бол утгын муж байна. Хасах 2-ны пигээс нэмэх 2-ны пиг. За 3-дугаарт нь за энэ arc sin x функцийн графикийг харж байхад энэ бол яг өсдөг функц. Өсөх функц тодорхойлох хүмүүс дээр өсдөг функц юм байна. А мөн яг тасралтгүй функц. Тодорхойлох хүмүүс дээр тасралтгүй функц юм байна. За дөрөвдүгüүрт нь яг өгөхлөөр энэ а буюу координатын ихийн хувьд энэ графикыг тэгшилтэй яваа шүү дээ. Координатын ихийн тэгшилтэй бол яг өгөхлөөр тийм функцийг сонгоо функц гэдэг. Графикт координат сонгоо функцийн график бол координатын ихийн хувьд тэгшилтэй байдаг. За тэгэхээр энд бол яг өгөхлөөр сонгоо функц юм байна. Өөрөөр хэлэх юм бол сонгоо функц учраас нь юу гэж өгөхлөөр arc sinus сөрөг анимац яг гэхээр arc sinus хасах x-ийг хасах arc sinus x-тэй хэцүү. Сайн ялтгал биелхнэ. За энэ бол дурын x хасах x-ээс нэмэгдэж завсарч тийм тодорхойлох хүмүүс дээр тодорхойлох мужийн бүх x-үүдийн хувьд энэ тэнцэл хэлнэ. Мөн 5-дугаарт нь за sinus x функц болон arc sinus x функцийн харилцаа уруу функцүүд учраас за sinus arc sinus x энэ нэгэд x нөрөө гарна. За тэгэхээр энэ ямар үед өгөхлөөр x arc sinus x гэх энэ тодорхойлох ёстой учраас энэний яг хасах нэгээс нэмэх зочд буюу тодорхойлох мужийнхаа дурын x-ийн хувьд хасах нэгээс нэмэх энэ зочдод энэ хэсэг хийлээ. За мөн 6. За энэ хоёр байрыг солих юм бол яг л arc sinus x мөн адилхан x. За тэгэхээр энэ маань яг л arc sinus утга гарч байгаа учраас энэ утгын мужидаа x-ийг харьцаж явах тэр үед л хийх гэсэн. Нөгөө хасах 2-ны пигээс нэмэх 2-ны пигийн хооронд завсартай дурын x-ийн хувьд энэ тэнцэл бас бэлгэнэ гэж. За дараа нь одоо дахиад нэг юм зүйл байна. За 7-д нь ямар сонцтой авах вэ гэхээр за энэ сонгоог нь ярьсан байгаа тийм нэгсэн байгаа. За одоо за ер нь бол бид ингэж биш болох юм байна. Sinus x зүйл ямар нэгэн за sinus x маань ямар нэгэн текст хэлсэн байвал энэс бид юу хийж болох вэ гэхээр x маань тэнцүү arc sinus гэдэг. За энэ мөн л адилхан. За x маань яг гэхээр x маань бол хас 2-ын пигээс нэмэх 2-ын пигийн хооронд ийм үед эндээс ингэж болно гэсэн үг байна. За ингээд дараагийн arc sinus x функц дээр иймэрхүү одоо чанаруудыг ярьж болж байна. За тэгээд дараа нь arc cosmos x tanks x-ийн дараа тэгээд үндсэндээ холбогдох бодлогуудыг цааш нь бодож явж болох юм аа. За одоо хоёрдугаарт нь y тэнцүү. За хоёрдугаарт нь y тэнцүү arc cosmos x функц авч үзье. Arc cosmos x. За үүний тулд за гэхэд энэ y тэнцүү cosmos x функц хооронд график зурчих. За тэгш функц учраас o2 төлөвтэй график тэгшинтэй зургадна. За ийм хөө график. За мөн яг
Онтон завсартай бид нар 3 функц ярих хэрэгтэй учраас би 0-оос p-ийн хооронд энэ эрс буурсан энэ завсар дээр аркосус функцийг тодорхойлъё. За график зурчийг энэ дээр өөрхөн график зурх хөвгөлөөр за x за эндээс нь за косинусийн графикийнхаа энэ хэсгийг би зуръя. Энэ хэсгийг хэлэн зурч. За тэгэхээр энэ дээр нэг хоёрны пиг үзчих юм бол ийм юм бол тэ ийм зургатна. За одоо цаашаа ингээд явах хэрэгтэй шүү дээ. За тэгэхээр зөвхөн энэ яг онтон байхын завсрыг авчихъя. За энэ хэсгийг яг пиг. Энэ бол хоёрны пиг. За энэ бол нэг. За энэ бол асгыг. За энэ косинусийн графикийн энэ хэсгийг y тэнцүү x гэсэн дискриш болгоод тэгшинтэйгээр хурах хэрэгтэй. За энэ маань бол яг y тэнцүү косинус x гэж шүү дээ. За тэгэхээр y тэнцүү x болох тэгшинтэй хурах энэ цэг маань за энэ цэг бол энэ дээр энэ цэг энэ тэгшинтэйгээр энэ дээр нь а энэ бол энэ ирэх юм байна. Энэ бол ишиг очно. Ишиг очихдоо энэ дээр ирнэ. За тэгэхээр манай аркосус функцийн график нь иймэрхүү байдалтай ингэж зургах байна. x шигүүр тэгшинтэйгээр хөргөлтөд энэ график гарч байгаа. За тэгээд за энэ бол нэг дээр x утгаар за дараа нь яг тэг дээр нэг тэг дээр хоёрын x утгаар энэ бол p хасхны дээр p гэсэн үг байна. За эндээс хавцах за тодорхойлолт хэмжээ бичиж y тэнцүү за энэ маань бол y тэнцүү косинус x график улаанаар зурчлаа гэсэн үг шүү дээ. За энэ графикаас харж байгаа за тодорхойлолт хэмжээ хоёрдугаар график хариултах нь юуны хооронд хасхнаас нэмэх хасхнаас нэмэх хасхнаас за хоёрдугаар утгын хүч нь Наадас пига орон график зурж байгаа. Наадас пига. За хоёрдугаар за графикаас авахд энэ бол буур бүгд байна. За мөн тодорхойлогдох хүч дээр энэ бол яг тасалдгүй бүгд. Бүгд байна. За дараа косинус x функц болон аркосинус x функц маань харилцаа 3 функц учраас за энэ нэг аркосинус дахиад косинус x энэ дахин функц авч. За энэ бол эргээд x маань гарна. Гэхдээ энэ аркосинус утгатай x маань тэгэхээр ямар үед биелэх ёстой вэ гэхээр энэ тэнцэл биелэх вэ гэхээр 0-оос утгын мужтай энэ орсон байна тийм. 0-оос p-ийн хооронд байх дурын x шигүүд энэ тэнцэл. За тавдугаар түлийн хоёрын байраас хэлчих юм бол косинус косинус x мөн адилхан x аа. Гэхдээ энэ ямар үед вэхээр x за энэ косинус x-ийн аргумент шүү дээ. Тэгэхээр тодорхойлох мож буюу хасхнаас нэг хооронд байх дурын x-ийн хувьд энэ пункт энэ тэнцэл маань биелэх юм байна. За юу нэгээс харахгүй байна шүү дээ. Ямар нэгэн косинус
За x маань тэнцүү y маань гэсэн ийм байх зайлшгүй үйлчлэл бол за x маань y маань болохоор за нэгсэн ямар үед байх вэ гэхээр за эндээс ийм байх зайлшгүй үйлчлэл өгслөө x маань тэнцүү r cosmos y тэнцүү ингэж гардаг ийм байх зайлшгүй үйлчлэл. За энэ x маань ямар байх вэ гэхээр Асгнээс нэг юм байна. Ийг нь ямар зурс байх хэрэгтэй гэхээр энэ тэгэхээр энэ маань яг x-ээр нь хоёр хас хоёр дибээс 0-оос p биш үү? X-ээр нь энэ r cos-ос утгах шүү. Тэгэхээр энэ 0-оос p. 0-оос p x-ээр 0-оос p-ийг оруулаад тэгээ y-ээр нь нэгээс нэг хооронд байдаг. Ийм дурын x-ийг x маань y маань-ийн хувьд ийм байх цааш үйлчлэл өгсөн. Манай ингэж бичиж байна. Эндээс нийшээ бичиж болно, эндээс нийшээ бичиж болно. За, долоод өмнө арксенс функцээр шууд нөгөө координатын их хувь тэгшинтэй байсан учраас бид нар сонгоо функц гэж хэлсэн байгаа. За, одоо бол бид нар ийм хэлдэг. Энэ бол тэгэхээр сонгоо функцлаа биш бай. Мөн ой тэнхлийн хувьд тэгшинтэй граф зурсан байвал тэгш функц байдаг. Гэтэл энэ маань биш учраас мөн тэгш функц биш. Тэгэхээр тэгш биш сонгоо функц юм байна. За тэгэхээр энэ нэг юм байдаг. За arc cosmos хасах x сүргээр нь arc cosmos хасах x тэнцүү p-гээс хасах нь r cosmos x. За ийм байдаг. Гол төвчтэй тийм. За үүнийг батлая. За энэ за яг хөглөх r cosmos x-ийг би энэ тэнцэл батлах чад тэнцлийнхаа зүүн гартлыг альфа гэж үзэж. Альфа гэж. За тэгэх юм бол энэ зургаар чанараа тийм эндээс ийш шилжиж тийм өөрөөр хэлэх юм бол энэ юу гэж болох вэ гэхээр космос альфа гэдэг нь x-ийг зөв гэж бичиж байна тийм. За энэ нь яг альфа нь болохоор 0-с p-ийн хооронд байна. X нь болохоор хасах нэгээс нэмэх юм байна. Хасах нэгээс нэмэх юм байна. За тэгээд энэ бол 0-с альфа p ордог. За энэс юу гэж хэлэхээр энийг хасхыг үзүүлж. За хасхыг үзүүлэхээр болох гэхээр ийм болно. 0-оос тэндэг эсрэгээр чинь хасах альфа хасах p. За одоо энэ дээр яг p гэж тэр p гэж. Тэгэхээр бол p-гээс багуун тэнцүү p-гээс хасах альфа p-гээс альфа энэ хоёр нэмэлт p болох гэсэн. Өөрөлдөө p-гээс хасах альфа чинь нөгөө манай 0-оос p гэсэн үг. Энэ утгын мужийг хангаж байна. За тийм учраас би эндээс энэ зүйлийг бодчих. Космос p-гээс хасах альфа гэдэг юу гэдэг зүйл юм бодъё. За эмэгтлийн томьёо асуу p-гээс хасах альфа чинь хоёрдугаар мужид хасах хэрэгтэй. Тэгэхээр нэг хоёроо космос альфа, хасах космос альфа. За хасах космос альфа гарсан учраас энийг харах юм бол хасах космос альфа чинь нэг x гэдэг үг буюу энэ бол шууд x гэдэг үг шүү. За ингээд энэ p-гээс альфа чинь 0-оос p-ийн хооронд байдаг чинь мөн эндээс за яг альтай адилхан энэтэй адилхан тийм космос p-гээс альфа чинь x гэдэг үг гэж тийм. Тэгэхээр энийг биш ч гэсэн. Эндээс үүсгэр арим p-гээс альфа гэсэн r cosmos x гэдэг. За эндээс манай батлсан байна. Өөрөлдөө альфа нааш гаргачих юм бол альфа ч өөрөө r cosmos хасах x шүү дээ. За альфа нааш гаргаад бичихээр r cosmos хасах x гэдэг. За тэгэхээр энийг уршин гаргаад p-гээс хасах юм бол энэ нь юу гэдэг зүйл байх вэ? P-гээс хасах r cosmos x гэдэг байна гэж. За бидний батлсан юм гарч ирдэ.
За энэ ер нь бол космос Y тэнцүү арк космос функцийн хувьд тодорхой томчны хасах нэрээс нэмэлтийн хооронд юм байна. За утгын мужийн 0-с P-ийн хооронд тийм. Тухайн функцийн график маань ийм график зураг юм байна. За тэгээ буурах функц зэлтгүй байна. За энэ дээр иймэрхүү чанарууд бэлгэнэ. За нэг юм тодруулъя. За хэлбэр тохиолдолд. Жишээ космос за 30 градус 6-ны P. Космос 6-ны P чинь 2-ны язгууд уурштай. 2-ны язгууд уур. За тэгэхээр эндээс бид юу гэж хэлэх вэ гэхээр R космос энэ чинь уруугаар нь очих юм бол R космос 2-ны язгууд уур дээр 30 градус 6-ны P гэдэг ч юм уу те. За энийг бичиж болох. Гэхмэчлэгээр одоо цаашаа явуулж космос 4-ний P 45 градус чинь 2-ны язгууд уур шүү дээ. 2-ны язгууд. Тэгэхээр эндээс яах вэ? R космос 2-ны язгууд 2 бол 4-ний P. Гэхмэчлэгээр ингээд хэлбэр одоо утгуудыг олж болно. За 3-дугаарт тэнцүү арк танкс X функцийг авчихсан. Арк танкс X функц. За тэрний өмнө Y тэнцүү танкс X-ийн графикийг үзье. За танкс X-ийн график бол 2-ны P хас 2-ны P-ийн хооронд нэг үеийн ийм байдаг. Дахиад яах вэ? 2-ны P-с 2-ны 3 P-ийн хооронд дахиад нэг ийм. За энэ бүхэн адилхан яах вэ? Дахиад ийм. За ийм үе функц байгаа шүү дээ. За тэгэхээр энэ бол бид нэг монотон завсарт 3 функц тодорхойлох учраас энэ бүгдээр бол тэгэхээр одоо бид нэр за энэ бол Y. За энэ хоёрыг ярьсан. Зөвхөн энэ үеийг авъя тий энэ үеийг. Өөрөөр хэлбэл хас 2-ны P-гээс нэмэх 2-ны P-ийн хооронд энэ график хэсгийг авъя. Тэгэхээр бид нар бол бидэрт яах вэ? Хэрэггүй боллоо гэсэн үг. Эдгээр байх юм бол нөгөө харилцаны утгатай биш болчих тийм. Харилцаны утгатай биш болохоор буцаад уруу функц бол оршин байхгүй. Уруу функц гэж яригдах болчих. Тэр нь бол функц биш болчих гэсэн. За тэгэхээр одоо бид нар танкс X-ийн одоо ганцхан хас 2-ны P-гээс нэг 2-ны P энэ монотон завсар дээр энэ графикийг Y тэнцүү X энэ бисклет шугамын тэгшилтэйгээр за тэгшилтэйгээр хаврахаар бид нар яг энэ хооронд энэ маань босоо байсан одоо энэ маань хас 2-ны P-гээс нэг 2-ны P-ийг аваад ирэвтэй иймэрхүү зүгт юм шүү дээ. За тэр графикийг одоо энэ бүгдээр зуръя. За тэгэхээр одоо энэ бол шууд зурчнаа. Ийм тийм ээ. За тэгэхээр энэ бол яах вэ? 2-ны P энэ бол юу болчихлоо? Хас 2-ны P. За энэ хооронд яг нөгөө босоо танкс сууж ирсэн шиг тийм ийм график орж ирсэн шүү дээ. Энэ бол энэ график маань бол яах вэ? За Y тэнцүү арк танкс X функцийн график байна. Арк танкс X функц. За эндээс бид нар одоо функцийн чанаруудыг бичиж. За нэгдүгээр мэдээж X-ийн харин тодорхойлох мужи бол тодорхойлох мужийн хувьд яах вэ? Хас хязгаараас нэмэх хязгаар нь байна. За хас хязгаараас нэмэх хязгаар. Ямар ч одоо аргумент нь ямар ч үеж болно гэсэн үг. Дурын бодит таа. За хоёрдугаар утгын мужууд харин заагдсан олон зүйл байгаа. За жишээл хас 2-ны P-гээс доош гарахгүй тийм. Хас 2-ны P-гээс нэг 2-ны P-ийн энэ хооронд график зурчихж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Энэ буюу утгын муж нь хас 2-ны P-гээс нэг 2-ны P-ийн хооронд энэ манд орохгүй задгаа зурчтай энэтэй одоо багтахгүй шүү дээ. Тэгэхээр хас 2-ны P-гээс нэмэх 2-ны P-ийн хооронд гэсэн ийм задгаа зурчтай утгаа авах юм байна. За гуравдугаар за графикаас олж байгаа шууд энэ бол өсдөг функц байна. Функц мэдээж одоо тодорхойлох хүмүүс дээр энэ бол яг хасгараас нэмэх хязгаарууд
тасралтны юм байна. Тасралтгүй юм байна. За дөрөвдүгээр нь. За танкс арк танкс хоёр харилцаа хурц учраас танкс арк танкс x гэдэг нь шууд x. За энэ модтой яг гэхээр энэ шууд ерөөсөө x-ийн хасцгаанаас ингэж гаргаж орж шүү дээ. X нь бол хасцаас дурын x-ийн хонд юм биш. Дурын x юм биш. За тавгаш. За байраа солих юм бол arc tanks x. Энэ бол бас x гарна. Эцээ ингэж гарах гэхээр энэ arc tanks утга гарах шүү дээ. Энэ бол arc tanks утга x нь. Тэгэхээр бол мэдээж утгаараа мөн хариалж авах хэрэгтэй юу? X-ийн хас 2-ын p-гээс нэмэх 2-ын p-ийн хооронд энэ завсраас утгаар авч байгаа дурын x-ийн хувьд энэ тэнцэл биелнэ гэсэн үг. За 6-аад нь. За энэ бол координатын хооцгийн хувьд энэ манай функцийн график бол тэгшинтэй харагдаж байна. Тэгшинтэй харагдаж байна. Тэгэхээр энэ маань сонгоо функц гэж таарна. Сондгоо функц. За сондгоо функц учраас энэ шууд arc tanks хасдаг гэсэн үг яагаад шууд хасах arc tanks x тэгээд тэнцүү байна. За бас юм чигээр. За энэ бүх зүйлүүд байх нэ. За энэ гэсэн үг. Arc tanks x. За нэг юм үгээс хамгийн багтаа шүүмжлэн. Ер нь бол танкс y гэсэн үг. Бай. Өөрөөр хэлбэл танкс 30 градус. Танкс 30 градус чинь нэгийг хуваах нь 100 бахаа тийм. Энэ хоёр 100 байна. А энэс үүсвэр арк танкс нэгийг хуваах нь 100 бол 30 градус буюу 6-ны пи гэсэн үг. За энэ шиг юм болно гэдэг. Тухайн утгууд үгдэн бичиж болно. За яг энэс нэг бодлого. За дараа нь arc tanks функц үзчихэл ингээд дөрвөн функц үзчихэл дараа нь бодлого өсөл рүү орно доо. За arc tanks функц дээр ийм чанар биелдэг байна. За дөрөв функц авч үзье. За дөрөв функц y зүү arc tanks x функцийг авч үзье. За энэ бол би tanks x-ийн график зургийг tanks x-ийн график бол 0-оос p-ийн хооронд и тахиртай. Дахиад хас p-гээс 0-ийн хооронд бас ийм тахирыг үеэл явуулсан тийм. За тэгвэл мөн монтон байх хэрэгтэй гэдгээр би яхаа зөвхөн 0-оос p-ийн хооронд энэ 9 буурсан энэ завс дээр л уран функц болох боломжтой. За ер нь бол уран функц нь бол яг монтон завс дээр л олдсон шүү дээ. Тэгэхээр би яг энэ 0-аас авах энэ завсыг би суугаад авчих. 0-оос p-ийн хооронд. За тэгээ энэний y-x бискрэчлуудтай тэгшинтэй график нь хаана гарах вэ гэхээр за энэ бол ишиг нь хандаа те энэ эсвэл энэтэй y-p дээр ингэж явах юм л те. За тэгэхээр бид arc tanks-ийн график хоёр хэд багцаа авчлаа биелээ гэсэн. За энэ тэгээ энэ дээр яг хоёрны p. За лайлас p-ийн хооронд. За энэ бол p энэ бол мааштай. Лайлас p-ийн хооронд бид яг ийм дээ. За ийм график зурх хэрэгтэй. Энэ бол бид яг нэг тийм arc tanks x функцийн график байна. За эндээс харж байгаа чанаруудын бичэндээ за arc tanks функцийн
тодорхой томчууд яах вэ гэхээр мөн л арк тангстай адилхан хас хязгааргүйс нэмэх хязгаар. Хас хязгааргүйс нэмэх хязгаарны хооронд байна. За хоёрдугаар утгын мөчийн төгөл яах вэ гэхээр утгын мөч харин 0-с p-ийн хооронд. 0-с p-ийн хооронд. Тэгэхээр задгаас үүсгэн 0-с p-ийн хооронд задгаас үүсгэн. За гуравдугаар нь мэдээж графикаас харахад үл яаж вэ? Буурах функц байна. Буурах функц мөн өмнөх функцүүдтэй адилхан тодорхойлогдох мөч дээр тасралтгүй функц юм байна. За дөрөвдүгээр за танкс котанкс арк котанкс хоёр функц харилцан өөр функц учраас арк котанкс гэсэн шүү x гарна. За гэхдээ энэ байна шүү дээ. Энэ үднээс дурын арк котанксын утга болно шүү дээ x чинь. Тэгэхээр x нь хараад ямар болох вэ? 0-с p-ийн задгаа завсарт байх дурын x-ийн хувьд энэ хэсэг бий. За тэгвэл танкс арк танкс x гэж. Энэ үгээр x вэ? Хэдий x байх вэ гэхээр за энэ үднээс дурын x-ийн хувьд ясаас үүсгэх дурын x-ийн хувьд энэ хэсэг бий. Энэ хэсэг бий. За зарим нэгэн болон асуулт дээр гарч ирдэг шүү дээ. Танкс энэ дээр бол котанкс шүү. Котанкс арк котанкс x нь шууд x гэдэг зүйл. Тухайн томьёолд котанкс арк котанкс одоо 25 ч гэх юм уу те тэнцүү шууд 25 гарч ирж байна. Харин энэ дээр бол их боломжгүй. Энэ дээр одоо жишээ арк котанкс за энэ дээр одоо 780 градус гэж байх юм бол бид шууд энэ 780 гэж тавьж болохгүй гэсэн үг. Тэгэхээр яг гэхээр энэ 780 энэ котанкс дээр эмэгтэйчлийн томьёо ашиглан 0-с p-ийн хооронд ингэж багасгаж оруулж иж байгаа тэр утгаа юм таах хэрэгтэй. За энэ хүзүйл байна. За зургууд нь яг гэхээр за ийм зүйл бас котанкс x нэр зөв юм байна. Энэ дахиад шүүмжлэх байх гэхээр x нэр арк котанкс y нэртэй байна. За энэ ямар үед биелэх вэ гэхээр арк котанкс функцийн утгын мөч 0-с биш. Тэгэхээр x нэр нь 0-с p-ийн хооронд байх дурын x нэрийн хувьд энэ хоёр биелнэ. Эндээс иш. За мөн графикаас харахад нөгөө координатын ихийн хувьд тэгшилтэй биш вэ? O-ийн тэгшлийн хувьд тэгшилтэй биш вэ? Тэгэхээр энэ за 7 гэж байна. 7. Энд бол тэгш биш сонгооч биш юм дээ. Тэгш биш сонгооч. За тэгвэл арк котанкс хасх x гэдэг нь арк космостой адилхан. P-ээс хасах нь арк котанкс x гэдэг байна. За энэ ч гэсэн. За энэ чанар одоо батлыг. За үүний тулд би энийг 100-аар талааштай гэж авч өгөхтэй адилхан. Арк котанкс хасх x-ийг айлтгая. За арк котанкс x айлтгая. Тэгэхээр одоо энэ ясаар арк котанкс x нь айлтгая юм бол шууд яг котанкс айлтгая x гэсэн үг тийм. Котанкс айлтгая x гэдэг. Котанкс айлтгая хасх x гэдэг зүйл. Энэ хасх x. За хийлээ. Гэхдээ ямар үед үгээр котанксын утга нь орос айлтгая. За нөлөөс пиг орох юм биш айлтгая. Нөлөөс пиг орох. За энэ хасхыг үүсчих. Нөлөөс пиг орох айлтгая. Хасхыг үүсчих юм бол хасх p
пи хасгаалбаа ийм болно. За энэ дээр пи гэж өгч. Пи гэж ихний хэмжээг болно. Тэгээс пигээс хасгаалбаа энэ дээр пи. За тэгэхээр пигээс хасгаалбаа 0-оос пигийн хооронд буюу манай нөгөө арк котангсын энэ утгын мужид харилцаж байгаа учраас манай нэг юм зүйл авчихсан. Котангс пигээс хасгаалбаа юутай зүйл авчихсан. За энэ бол эвдлийн томьёосоор пигээс 2 дугаар мужид дээр котангс хасах нэгтэй тэгээд нэр зөвлөхгүй учраас хасах котангс айлбар гэсэн. За хасах котангс айлбар гэдэг нь энэ дээр нэм хийхтэй зөвсөж нэс асуу явуулж байна. Энэ нь хийхтэй зүйл. За энэ хоёр ихлүүлсээр авах бол энэ зүйл шүү дээ. Котангс пигээс хасах айлбар хийхтэй зүйл гэж. За тэгэхээр эндээс дахиад котангс x0 y0 гэж үзсэн юм бол ингэж авч үзэх болдог тийм. Яг түүнтэй адилхан. Эндээс юу гэсэн үг вэ? Пигээс хасах айлбар гэдэг нь арк котангс x тийм. За эндээс манай ерөнхийдөө эндээс манай батлахстай бол гарч байгаа. Яг нь айлбараа би нааш тэнцлийн ардлуу орж бичих юм бол айлбар гэдэг нь энэ шүү дээ. Айлбар. Тэгэхээр энэ бичих нь болох гэхээр за арк котангс хасах x гэсэн айлбар. Нааш нь. За одоо пигээс энийг ийшнээр пигээс хасчих тэнцлийн үйлдэл. Пигээс хасах нь болох гэхээр арк котангс нэг x боллоо гэсэн. За ингээд манай энэ чанар батлагдж байгаа юм тийм. За котангс x функцийн хувьд нэг юм их чанарууд үндсэн чанаруудыг дурдж болно. За тэгээд цаашаа бол 4 функцээр арк, синус, косинус, тангс, котангс 3 функц үзсэн учраас цаашаа ингээд үндсэн бодлого дасгалууд руу орж болох нэ. За бүгдээ дараах хоёр чанарыг батлая. За нэгдүгээр чанар. За нэгдүгээр чанар юу авах гэхээр арк синус x-тэй нэрхэн арк косинус x-тэй хоёрыг за ямар нэгэн x-ний гэхээр асуунаас нэмэгдэх хооронд ийм засаж байх 3x-ийн хувьд нэг тэнцэл биелэхийг батал. Энэ зүйл батал. За үүний тулд за нөгөө өмнөх функц болгон дээр ярьж ирсэн шигэлтэй энийг би айлбар гэж авчиг. Арк синус x-ийг айлбарч. Арк синус x-ийг айлбарч. За тэгэхээр эндээс юу зурх вэ гэхээр за тодорхойлт ёсоор юу зурх вэ? Синус айлбар тэнцүү x гэж байна. Синус айлбар тэнцүү x. За эндээс нөгөө уран функц тодорхойлж байгаа учраас энэ айлбар маань хас хоёрын пигээс айлбар маань нэг хоёрын пигөө арк синус тодорхойлолтой яг энэ зарчмыг тодорхойлсон шүү дээ. Тэгэхээр одоо энэ хооронд байна. За би энэ дээр нэг баг зэрэг хасхнаар хэлчихье. Тэгэх юм бол энэ хоёр тэмдэг эргээд эдрийн тэмдэг солигдно. Хоёрын пигээс хүн тэнцүү хас айлбар хас хоёрын пигтэй. За одоо энэ дээр хоёр тал дээр нь за хоёрын пиг гэж тэгэх юм бол юу болох вэ? Энэ дээр хоёрын пиг болно. Тэгээд энэ дээр хоёрын пигээс хасах нь айлбар энэ дээр нэг юм тийм байна тийм. Тэгэхээр хоёрын пигээс хасах нь айлбар нь 0-с пигийн хооронд оршиж байна. 0-с пигийн хооронд оршиж байна. За энэ түрүүг орчоод нөгөө талаас эндээс нэг зүйлийг бичиж. Эндээс юу биш болох вэ гэхээр за синус альфа тэнцүү за x байгаа шүү дээ. За синус альфа дахиад тэгвэл синус 2-ын пигээс хасах нь альфа гэж шүү дээ. Косинус косинус 2-ын пигээс альфа гэж шүү дээ. Эвтлийн хамаас.
Зөвхөн энийг өөрчилж байгаа шүү. Синус альфа гэдэг бол косинус 2-ны пигээс альфагаар тэмцэх. Дурын альфа гэдэг шүү дээ. За энэ ийм байдаг. За энэ маань нөгөө талаас одоо энэ хэсгийг авч үзчихье. Энэ тэнцлэл үнэ юм байна. А нөгөө талаас энэ косинусын энэ аргумент нь 0-с p-ийн хооронд байгаа учраас нөгөө r косинус x функцийг тодорхойлох ёстой юм. Эндээс болох гэхээр уруу функц биш ч болно. Өөрөөр хэлбэл за 2-ны p-ээс хасах нь альфа гэдэг бол r косинус x гэсэн үг тийм. За эндээс л одоо манай батлын гарч байгаа тийм. Энэ альфа нөгөө шиг гарчих. Тэр гарахтаа альфа маань анхнаасаа яг r синус шүү. Энэ альфагийн шинж тавьчихтэй. r синус x гэх юм. Одоо нэг өвч. r косинус x. Зөв тэнцлийн нөгөө талд 2-ны p багштай. Оч. За энэ нэг чанар батлаа. Энэ чанарыг батлаа. За тэгвэл яг үүнтэй адилхан дараагийн 2-р чанарыг басна. Яг үгүй. За дурын хасах хязгаараас одоо энэ дээр яг хасах хязгаараас нэг хязгаарны хооронд байна. Энэ байх x-ийн хувьд тийм ээ. Дурын хасахаас ямар ч x-ийн хувьд arc times x гэх юм. arc times x чинь нэг адилхан юм. За ингэж бодлоо. За ингэж бодлоо. За үүний тулд нэг адилхан энийг би альфа гэж авч. Яг одоо энэ дээр баталгаа болгох гэдэг багтдаг тийм. За үгсэндээ arc times x альфа гэж авчлаа. Тэгэхээр эндээс юу бичихгүй гэхээр уран функцийн чанар ёсоо тийм. x зүг times альфа гэж. За энд одоо ямар юм байх вэ гэхээр arc times-ын утга альфа маань хас 2-ны p-гээс нэм 2-ны p байгаа шүү дээ. Хас 2-ны p-гээс альфа маань нэм 2-ны. За тэгэхээр яг энэ тайлбар болж байгаа тийм. Тэгэхээр саяны энэ хоёр сонголтыг хийсний дараа юу гэж хэлэх үү гэхээр за эндээс x чи. Эндээс юу гэж хэлэх үү гэхээр хаснагаар үжих юм бол 2-ны p-гээс их үед үзүү альфа тэгээд хас 2-ны p-гээс үжих. Энэ дээр дахиад 2-ны p-ийг нэмэгдүүлж 2-ны p-ийг нэмэгдүүлж. За тэгэх юм бол яг энэ юм байна л да тийм. За p юунаас их үед үзүү энэ хоёр нэмдэ p болно. Энэ чинь юу ах вэ гэхээр энэ маань энд хасгаар болж байгаа энэ хасгаалт болсон байж байгаа шүү дээ хасгаалт. Тэгээд энэ бүгд нөгөө хасгаар үүсгэхээр энэ нэмэх бол энэ хасх бол энэ хасх болно гэсэн үг шүү дээ. Нэмэх хасах. Тэгээд 2-ны p-г нэмэхээр 2-ны p дээр нэмэх 2-ны p-гээс хасах альфа болно. 2-ны p-гээс хасах альфа. За энэ хасх нэмэх 2-ны p хасх 2-ны p-ийн хоёр чинь нэмэлтээр юу болох вэ? Тийм үү? За өөрөөр хэлбэл нэг юм зүйл гарч ирж байна. Эндээс би нэг зүйл бас бичье. X зүг times альфа байгаа шүү дээ. За тэгэхээр дурын альфагийн хувьд эмгэгтлийн тоноосоор 2-ны p-гээс альфа аргумент олж байгаа котанкс байна. Тэгээд 2-ны p-гээс альфа гэдэг энэ аргумент маань 0-с p завсарт харьяалж байгаа учраас arc cotangx функцийн тодорхойлолт ёсоор энэ аягаар сүмж гарах гэхээр за энэ 2-ны p-гээс хасах нь альфа тэнцүү arc cotangx x гэсэн. arc cotangx x гэсэн. За энийг ийшээ гаргачих юм бол манай батлах зүйл гарч ирнэ. Өөрөөр хэлбэл альфа бол arc cotangx x шүү. Тэгэхээр нөгөө чинь гарах юм бол arc cotangx x дээр одоо энэ бичиж arc cotangx x тийм нөгөө талтай 2-ны p. За энэ ажил маань дурын x-ийн хувьд биш юм аа. За ингээд үндсэн хоёр чанарын бас авч үзлээ.